За манай дээр нэг ийм шанага ирлээ. За шанагныхаа хавцыг автгинаар одоо тайрж гин. За автгинаар ингээд тайрчлаа. Одоо энэ цууралтай байна. Нилээн бат бөх чанараа алдсан байна. За энэ дээр одоо маш олон төрлийн бэхлэгнүүд хийх шаардлагатай байна. За самбарыг ингээд сольчихлоо. За сольсон самбарныхаа одоо бөөлийг нь сайхан хийж гагнаад дээрэс нь одоо бөөлнүүдийнхөө хооронд пальцыг хийгээд гагнасан. За манай гагнуурууд одоо маш өндөр чанартай, маш сайн мэргэжлийн түвшинд явдаг. За дээд камерыг харуулах юм бол Солонгосын Hyundai үйл дээрээс ирсэн ийм шанага байдаг. За энэ шанагтай харьцуулахад гагнуур бол маш адилхан цэвэрхэн болсон байдалтай байна. Харьцуулаад хараарай. За шанагны нүүрэн дээр штокоор бэхлэгээ хийж өгсөн, самбар дээр нь мөн адил бэхлэгээ хийж өгсөн. За хоёр хажууд албанаас бэхлэгийг нь хийж өгсөн байна. Ингэснээрээ илэгдэл багтаа болно. За одоо ардлаас нь маш сайн гагнах хэрэгтэй. Ардталт нь бэхлэгийг нь хийж өгнө. За өнөөшний гайдуурч бат жоо юм байна. Тэгээд миний хувьд одоо 2006 оноос хойш гайдуур хийж байгаа. За тэгээд Солонгос нөлөөлж 13 жил гайдуур ажиллаж. Дээрээс нь алтай өдөр Маримин гэдэг стажер өргөдөл компанид ажилласан туршлагатай байгаа. Тэгээд оюутны сайт дээр ажиллаж байсан. Тэгээд энэ чанарыг бол одоо урд самбар маань цууралт ихтэй бяцарсан байсан учраас самбарыг солисон байгаа. За тэгээд самбараа сольж өгөөд хоёр талын жавжин дээр бол шток тавьж гагнсан байгаа. За тэгээд бөөлнүүдийн шинээр солиод. За тэгээд энэ самбарыг энэгээр энэ хэсгээр босдож гагнсан байгаа. Тэгээд энэ самбар дээр бэхлэгээ хийж өгөөд. За тэгээд хоёр талын жавжин дээр урд нүрэн дээр юу гэж цууралт өгөхөөс хамгаалж одоо энэ пальцнууд 102-ын пальцнуудыг тавьж өгснөөр энэ бол цууралтаас хамгаалж байгаа. Тэгээд энэ ажил хийж байна.